Цэрэд каман зүрхэн гэр хүрсэн цэрэг хүн өглөөг үйгээд гэсэн цэнгэн хоолой гоорч ирсаалаа күгсэн цэрэглэн залуус тугаа мандаж байна сэтгэлд мөнх гүсэн 8 сарын 1 Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг болсон хэвлэл мэдээллийн салбарт иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө чармаан ажилдаг 5 мэдээллийн сайтын эрхлэгч бүсгүйчүүд санаа зорилго нэгдэн зэвсэг түвшний ажил амьдралын гүнд нь тэр тусмаа хугацаа цэргийн албаагчдын албаны онцлогийг мэдхээр зориг шулуудан зэвсэг түвшний жанжин штабд хандсан юм. командаар утаа болон замхран цэрэг гэдэг үг зэрэг гэхээс гаралтай онжовоодо Тэдний энэхүү хүсэлтийн дагуу зэвсэг түвшний дугаар ангид томилж бүр богино хугацааны эрчимжүүлсэн сургалтад хамруулахаар шийдвэрлэлээ. Цэргийн амьдралын шахуу хөтөлбөр өдөр тутмын цагийн хуваар хүнд сургалт бэлтгэлийг тэд давж гарах болов уу? Юутаач цэргийн албанд хүүгээ мордуулаад санаа жилээд суугаа мянган ээжүүдэд хөгүүд нь мэд сайн албаа хаагаад эх орноо батлан хамгаалах цэргийн эрдэм чамд суралцж байгааг нь энэхүү нэвтрүүлгээрээ харуулахыг зордоо. Ирсэн цочны ёсоор ангийн захирагч удирдлагатай танилцж, анги байгууллагын алдар гавьяа амжилт бүтээл үйл ажиллагаатай нь танилцлаа. Анги дээр анхаарах зүйлс орилох зүйлсийн талаар товчхон мэдээлэл өгөө. Түүнчлэн дотоод журам, олгогдох зарим мэдээлэл, төрийн болон албаны нууцын тухай хуулийн хүрээнд зааварчилгаа мэдээлэл авч, Монгол улсын иргэн этгээдийн хувьд нууцын баталгаа гарган гарын үсгээ зурлаа. Цэргийн хөдөлмөр хүнд хөдөлмөр тооцогдож, буу зэвсэг, байлдааны зориулалттай техник хэрэгсэлтэй өдөр тутам харьцаж ажилладаг учраас аюулгүй ажиллагааны зааварчилгаатайч танилцж, гарын үсгээр баталгаажууллаа. Цэргийн альва үйл ажиллагаа хүн өөрийн гэсэн хугацаа нормативтэй байдаг тул сэтгүүлч бүсгүйчүүдийг ч гэсэн эзэмшсэн сурсан мэдлэг, ур чадварыг нь шалгаж цэрэг хүмүүрийн заавал сурсан байвал зохих дасгал дадлыг гүйцэтгэж байгаа байдал болон хурд хүч тэсвэр хатуужил авхаад самбаг сорин өрсөлдүүлэхээр боллоо. Хин энэ бүгдийг даван туулж, хин шантарч замын дундаасаа жолоогоо эргүүлэх болоо. Цэргийн ангид цэргийн дүрм, цэргийн ялан зохион байгуулалт зааврын дагуу тухайн ангийнхаа одоо түүхийн онцлогийг харуулсан эд төлгийн зүйл, тушаа шийдвэрийн хуулбар ингээд үзүүлсэн байцаалт алдрын танхим гэж байдаг. За тав хүмүүс манай ангийн байцаалт алдрын танхимд орж ирчээд байна. За сүүлийн үед бол яг нэг Монгол уламжлалт шил гэдгээр манайхын байцаалт алдрын танхимаа ингээд Монгол гэрийн байдлаар тогтжуулсан. За нөгөө юуны харуулж шүү дээ. Бүжгийн суур гэсэн тийм тэрний макет энэ байна. За хамгийн том буу бол 57 мм-ийн зенитийн автомат буу гэдэг тэрний хонгоон энэ. Энэ арга халуун сумны дайны ууз. Тэгээд тэгэнгүүт гарнат сумны өшөнд гар шиг ийм том байх нь тийм ээ. Биднээс нэг ийм яг энэ сумны хонгоогоор хийсэн үзэг үү шүү. Тийм баха. Энд харсан тийм. За. Та ясаар суух зүгээрээ тий. За. За. Цэргийн албаагч нь Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагчийн баталсан загварын хувцас хэрэглэлээр хангагддаг бөгөөд улирал цаг үедээ тохирсон гүйтгэх үүрэг ажил мэргэжлийн орчинтой зохицсон байдаг. Цэргийн албаагч нь хувцасаа дүрмийн дагуу цэвэр үзэмжтэй өмсөж хэрэглэх үүрэгтэй байдаг. Сайн үгүй бүтэн өдөр дүнсэх дотоод сансан. Сайн бүтэн өдөр би ноосон малгай. Заавар гэдэг нахлагч болсон. Заавар гэдэг нахлагч болсон. Оо тийм хоёул амтай юм байна. За манайхан над чи өвлийн хангалтын гутал өгсөн байгаа. Тэгэхээр бүгд хөлдөө эвтэхнэр одоо гутал яаж өвдөх тэргээрээ үдээд тэг гутлын үдээсийг одоо ингэж гадна хил байхгүй. Тэг үдэж ууссан бол бутгшин. Тийм үү? Тийм. Жигсаал зогсчоо тий. За дэд алч пүрүсөрөнгө би жигсаалаас гар гүйцэтгэе. 1 2 3 гэдэг ингээд шууд зогсно. Над руу гэвэл 3 алхам гарлаа.
дараагтаа ирээд эрхэм авч таны тушлаар дэд авч бүрсүр ирлээ. Гэхдээ тэгээ ясгаа бол. Улсын сүр цэрэгтэй цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Цэргийн жагсаал гэдэг нь цэргийн албаа гэж анги салбаруудыг явнаар буюу машинтайгаар нэгтгэн ажилуулахын тулд дөрөмд тогтоосноор байрлуулахыг хэлэх бөгөөд жагсаал зогсох, жагсаалд орох, жагсаалаас гарах, дарагд очих, элтгэх гээд үг үйлдэл бүхэн зай хэмжээ, завсар бүхэн нарийн дүрмээр зохицуулагдсан байдаг. За дуусах. Дэдэлч доломсроо. Би. Жагсаал ор. Үстэй. Содгоо биш. Содгоо дээр. Алхаад. Цог болоод. Зөөмөр төрж алхаад. Одоо та нэг гүүхгүй учраас алхаад команд өгсөн учраас гараа ноголохгүй. За. Зөөмөр төрж алхаад орш. За зүүн. Харахад амархан юм шиг ирнэ өөрийн биеэр хийх бас тийм ч амар биш бололтой. Ямар тааж нилээдгүй дадлаг сургуульд хийх хэрэгтэй болох нь дээ өсгөөж үүднэ. Цэргийн алба бол эрдмийн алба. Эх орондоо өргөсөн тангарахтаа үнэнч байж албан үүргээ ягштал биелүүлэхийн тулд маш их зүйлийг уншиж, судалж, цээжилж, тогтоож, ойлгож, мэдэж авах зайлшгүй шаардлагатай бөгөөд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Цэргийн албанд шинэхэн татагдсан дайчдын хувьд цэргийн тангараг, төрийн дуулал, байрлагчийн үүрэг, жагсаалын 16 үндсэн тодорхойлолт, өөрийн уу зэвсэг хамгаалах хэрэгсэл, тэдгээрийн тактик, техникийн өгдгүүн гээд цээжлэх зүйл мундахгүй ихээ. Монгол улсын иргэн бий Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж өвөг дээдсийн халдшгүй дархан өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол улсынхаа халдшгүй дархан байдлыг Тэр хэцүү байна тийм. гайгүй байна. Айгуу наа. Тийм. За та нэг уншаад үзүүлчих юм. За Өөрөө зөвшөөрч. онцгой за. Монгол улсын иргэн бий Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж яач ба. Тийштэй. За би дахиад эхлэе. Битээр гоё ингэж уншиж байгаа. За битээр ингэж. За. Монгол улсын иргэн бий Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол улсынхаа халдшгүй дархан байдлыг айн бий үл хайхран хамгаалахаа эх орон төр ард түмэндээ хамгаалан тангаргалъя. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж Өнөөдөр ачаалттай бэлтгэл сургуультаар алдсан энергийг ишлэг ихтэй өндөр килокалортой амт чанартай эрүүл хоол хүнсээр нөхдөг. Цэргийн алфаагчийн хоолны килокалорийг хийж буй бэлтгэл сургуулийн ачааллыг тооцож шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцдог. Жишээ нь хээрийн гаралт, байлдааны буудлага, жолоодлого гэх мэт ачаалттай сургалт дадлагын үед ишлэг килокалорийг өндөрөөр тооцдог бол танхимын сургалтын үеэр шингэд сайтай бага ишлэг килокалортой байдаг. Хооллолтын үед ая галбаг аршуулах зэрэгээр ямар нэг чимээ гаргалгүй цэвэрхэн хооллож бүр дадал болгосон байх ёстой. Энэ нь үр гүйцэтгэх шаардлага гарсан үед дайсандаа ямар нэг чимээгээр ишлэгдэхгүй байх зарчмаас үүдэлтэй юм. Гэвч цэргийн албыг зорин ирсэн сэтгүүлч бүсгүйчүүд маань өөрсдөө өндөр ачаалалтай, шахуу хөтөлбөртэй бэлтгэлд сургалтад давхар хамрагдаж байгаад бол зэргүүттэй уулзаж ярилцах цаг боломж хомс байсан тул хооллолтын үеэр халуун дулаан яриа өрнүүлэх зөвшөөрөл олгосон юм. Ямар энэ цэргийн алба? Гоё нөө. Таалагдж байна уу? Анх бодож ирснээс ямар энэ? Бодож ирснээс бол ер нь байж гоо.
Ерөн бол. Төсөөлжсэнээс Төсөөлжнөөс шал. юу их сурч байна. Тэгээд хүний хүндэл сурч байна, хүнтэй харилцаж сурч байна. Тэгээд хүнээс үг сурч. Тэгээд ар гэрээс нэг хэр их хэрэгэлт ирэх үү? Ойхон гэртэй хүмүүс нь ирэх хэр. Ер нь бол хоттой Одоо орон нутгийнхан тэгэл цөөхөд тэр. Тэгээ бүх цэргийн арга гэрхэн ирсэн. Та нар ч гэхдээ бас нэг дээр үеийг хэрэг бодвол жоохон бас нэг юм чөлөөтэй байгаад байгаа юм л да. Сайндаа утас шүрмсээ аваад ар гэрхэнтэй бүгдтэй нь холбогдож молтоо тий. Огт нуун шүлжээ байхгүй жил болно гэж байхгүй юм байна. Найз охтойтой юм байна уу? За, найз охноо хэр санаж тэр талаараа яриа. Найз охноо нэг анх нэг карантины 45 хоногт нэг аймаг санд байсан. Тэгээд нөгөө нэг манай найз охнох ч өөрөө хотод байдаг болохоор бас нэг би ч өөрөө найз охноо гэрийнхэнтэйгээ танилцуулсан. Тэгээд бас даваа талд аавтай цуг ирээл. Ер нь бол 7 хоногт нэг мэд ирээ. Хаяад нэг 14 хоногт л ирж. Тэгээд нэг амир одоо л санахгүй. Өмнө нь бол амир санд байсан. Тэнд нөгөө нэг ороод ирсэн чинь гой зүрхтэй өнгийн бичиг харан сонирхсан чинь талархлын болон байсан байлээ. Тэгээд байлдагч нар маань талархлаа илэрхийлж бичсэн юм байна. Энд бичсэн юм байна уу? Тайлбар. Бишгээ юу? За алийг бичсэн. Энийг бичсэн. Гоё оол иддэг эгч нартай баярлаа. Ээжийг минь сайхан эгч нар шүү гэд. Анх нөгөө цэрэгт ирээд дасаагүй байсан. Тэгээ хоолыг нь идээд ээжигээ сансан. Манай ээж бас нэг тийм гоё оол иддэг хүн байдаг. Тэгээ ээжигээ санаад нэг жоохон анх ирээд тасаагүй шин цэрэг байсан болохоор нөгөө жоохон нулимс цэйлгнээд жоохон ээжигээ санах маягтай байсан. Тэгээ одоо бол хэдийнэ 5 сарыг ардаа хийцэн. Тэгээд цэргийн албандаа хэдийнэ зассан. Олон найзуудтай болсон, олон онжооттой болсон. Одоо бол тоогооч нараа бол тоогооч эгч нараа болоод сайн мэдж байгаа зү бүгдээ санаа. Юу хаяа Нэмүүлээд байна уу? жоохон араа Ээж мэж гэж байгаа л. жоохон араа алга байгаа. Бага юу? Харуулын 2 дугаар ээлж мэл сүүлд орж ирэнгүүтээ орой маалтаа талах илүү идэж мэдээ. Оо тийм үү. Чичээр бодлоо ээж хоол мол гэж ихнэрийнхээ банаад гэж байгаа. Жоохон гошруулж байгаа идчихнэ. Таад чи нөгөө нэг анх цэрэгт ингээд зарлан ирэхээр ирсэн чинь тэнцээ шууд ирсэн тий. Тийм. Та ч н одоо 2 жил үндэс яасан гэдэг 2 жил үндэд баг хөгшин зэрэг гэх байна уу гай байна уу? Үгүй дараа үчээр асуулт. Яа 2 жил үндэс. Эхлээд нь явахгүй гэж яалаа. Эхлээд нэг зарлан ирэхэд нь аргалуулц. Тэгээд дараа жил нэг зарлан ирэхэд тэр үед нөгөө тээврийн цагдаагийн албанд олон нийтийн цагдаа хийжсэн. За. Тэгээд тээврийн цагдаагийн албанаас ингээд маад ажиллаж байгаагээ бичгээ уулаа. Тэгээд цэргийн зарлыг нь хаалгуулчихсан. За. Тэгээд тээврийн цагдаагийн албанаас гараад тэгээд заа цэрэгт явъя гэж ирсэн. Тэгсэн чи яасан? Аргалуулж ястаа харамсан байна уу? Жохон харамсан. Яг 18-д ирсэн бол гоё шээ. Тийм шүү дээ тий. Тийм. Ангийн жижүүр цагийн хуурийн дагуу оройн тооллогыг цэргийн дүрмийн дагуу өдөрдөн явуулж тухайн өдрийн үйл ажиллагааг дүгнэж маргааш хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээллийг бие бүрэлдэхүүнд өгч үүрэг тавилаа. Эвзан зэрэгт ном хо баруудиш хэл зүүн төрөлж оройн дугаалга дуурайлахад марш сэтгэл сэргээд сэнгэнэн магадуга өргөө Сэрээд орноос бос. Их оронд маань тайван сайхан өглөө эхэллээ. Цэрэг бүсгүй шүүд маань командаар сэрж хувцлаж өглөөний гүйл гимнастикт хамраглаа. Өглөөний гүйл гимнастик нь хүнийг өдрийн туршид сэргэлэн цоо, эрч хүчтэй байхад туслах төдийгүй бие бэлдраг хөгжүүлэх, эрүүлж эерэг байхад тусалж дархлааны системийг дэмжиж өгдөг.
Хатач өгч ясаа чонгон байна. Хэдийгээр цэргийн эрдэмтэд тасралтгүй суралцсаар байгаа ч сэтгүүлч бүсгүйчүүдэд асуурч тодруулах, мэдих сурах зүйл мундахгүй. Малгайгаа ямар үед одоо ингээд энэ малгай өмсдөг хамаагүй мó? Хамаагүй биш. Ер нь бол анги нэгдсэн үед өглөө юм хүйтэн байхад бол юм бидний өмсөж байгаа шар малгайг өмснө гэсэн үг. За ийм ёсол хүндэтгэлийн арга хэмжээнд дээр бол манайхан цэгийнхэн малгай гэж ярьдаг энийг цэгийнхэн малгайг өмсдөг байгаа. Одоо анги нэгдэх ч ихсэх энэ цэгийг мандуулахтаа ийм малгай өмсөд юм зэргүүд өчтөр орой болохоор энэ малгай өмсөд. Ер нь өглөө цэргийн яахта манайхан энэ шар хангалттай шар малгайг өмсдөг. Ёсол хүндэтгэлийн арга хэмжээ ч юм уу тиймэрхүү үнэхээр хүндтэй арга хэмжээ байх юм бол манайх цэгийнхэн малгайг өмснө гэсэн үг. Туурга тусгаар эх орныхоо эрхчлөө тусгаар тогтнолын баталгаа болсон дайчин гэрс маань төр улстай үнж зүтгэх шин үнэнч галун эх оронч үзэл хүмүүжлэр хүмүүждэг. Монгол төрийнхөө алтан соён бод далбааг өглөө бүр ёслол хүндэтгэлтэйгээр залснаар цэргийн анги байгууллагын шинэ өглөө эхэлдэг. Жигсаалын бэлтгэл, алын бэлтгэл, инженерийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл, үе олноор хүнөөх зөвсгийн бэлтгэлгээд төлөвлөгөөт хичээл сургуулиуд цагийн хуваарийн дагуу үргэлжилсэн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гихчээр эх оронч бүсгүйчүүд маанч цэргийн эрдэм чамд суралцаж альваад хурдан зүгширч шинэхэн алгандаа хурдан дасаж байна шүү. За ингэ тавьж байна. За тэгвэл дахиад угсахтаа энэ хоёрыг зэрэг аваад энэ хийж яхад энэ угларж явах хэрэгтэй. Тэгэхэд ингэж хийнгүүтээ энийг хийсэн бол шууд хайрцангийн тавыг аваад өшиг хийгээд яах вэ? Энд ингээд дарж явах буцаад энийг зэрэг авах. Тэгээд энэ сүмийг хийвүүгүй юу? Энийг дарахыг хийж байгаа. Дахиад 1 секунд хожиж байгаа гэсэн үг байна. Тайван цагт зэвсэг түвшний үндсэн хөдөлмөр бол цэргийн сургалт бэлтгэл бөгөөд шинжлэх ухааны үндэстэй онол арга зүй тулгуурлан цэргийн сургалт бэлтгэл тасралтгүй чанартай явагдаж байх ёстой бөгөөд сургалтыг хичээл сургуулийн төрлөөс хамааран салаа, салбарын офицер, ахлагч нар эсвэл төрөл мэргэжлийн цэргийн албаагчид төлөвлөгөөний дагуу удирдан явуулдаг. Цэргийн сургалтын бас нэг онцлог бол заавал сургах гэдэг зарчим дээр явагддаг бөгөөд яг над шиг хий гэсэн захирагч дарга нарын биер үлгэрлэх ур чадвар онцгой чухал үүрэгтэй. Нэвтрүүлэг маань тодорхой төлөвлөгөөтэй цаг хугацаатай учраас өдөр тутмын сургалтын явцыг бүрэн үзүүлэх боломжгүй бол тухайн өдрийн онцлог сургалтын явцыг бид сонгож үзүүлэхээр шийдсэн юм. Сэтгүүлч нар маань хүн нэгмөрийн зэвсэг болох 762 мм-ийн Калашниковын автомат буутай танилцж түүнийг задлж угсрах норим дэвэн дадлага хийв. Зарим хүмүүс хуучирсан буугаж шүүмж хэлэх нь бий. Гэхдээ галт зэвсэг хизээж хуучирдаггүй. Найдвартай ажиллагаагаараа гайхагдсан энэ буу өнөөдөр дэлхийн 63 улсын зэвсгэлд ашиглагдсаар байгаад үдийгүй. Хэрэв буунд элс шороо орох, усанд норж зэврэх зэргээр гацаа саад гарсан тохиолдолд цэргийн албаагч богино хугацаанд задалж тосол цэвэрлээд буцаан угсарч ашиглах боломжтой бол норим төвийн дасгалыг боловсруулдаг юм. За манай хишүүгээр манад сайн гараад ирсэн үү? Тэгсэн. 2 цагийн манад газараа гардаг тийм. Аав ээжийн хэлдгээр бол өчтөр хоньны ээлжтэй байсан. За. Хариуцлагатай өдөр гэсэн. Тэгээ найзуудыгаа бол офицер ахлагч нарынхаа нэг оройн аюулгүй байдлыг нь хангаад харуул хоногийн манад гарсан. Тэгээд мэдээж мөн ингээд манад гарч байгаа чинь хоолон, үлсэн, цанган тэгээд хэдүүлээ нэг анх ирээл хоолны талаар ингээд ярьж байхад манай тоогоочийн маань хоол ээжийн маань ингээд гарын хоошиг аюу гой санагцсан гэж ярьжсэн. Хэдүүлээ тий одоо тоогоочтойгоо уулзаад чи бас гой тоогоочтой баярлан талархсан аа. Боллоо.
Сайн байна. Тоглооч өдрийн минь. Өдрийн минь. За, манай тоглооч манай ишиг барьж манай 10 үрийн хаалгаар хоол нэмж өгөөд байна уу юу? Тийм. Манай ишиг барьж тусалбах. Хөөх ааштай манай ээж. Тэгэл хаяас хийж өгнө шүү дээ. Таны гарын хоолыг нөгөө ээжийн маань гарын хоолтой айгуу гоё ярилцсан, айгуу гоё амттай байсан. Тэр их маш их баярлалаа сэтгэл хөдлсөн ингээд манай ишиг баяр ярьж ирсэн. Манай ишиг баяр тоглолттой баярлсан сэтгэлээ илэрхийлээ, сэтгэлээ хаалцаж. Болоо. Бид нар зөөрөл зүргэлж амттай шимттэй сайхан хоол хийж өгдөг ахлах тоогочтой баярлалаа. Гүн ар тоогооч ихч, туслах тоогооч, угаагч, тэгээ цэвэрлэгч бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ. Бид нар ингээд сайхан амттай шимттэй хоол иддэг шиг албаа нэр төртөө хагаад нэг жилийн хугацаанд үргэлж та нартайгаа дэм болж байна. Тэгээ би заримдаа ногоо могоо арилгаж өгөөд гурил талах малах зөөгөөд чадах чинээгээр л тусалдаг гэж бодож байгаа. Найдаж байгаа. Арай хаалгаараас хоолгоо нэмүүлдэг. Тэгээ ишиг баярынхаа сэтгэлээс сонсож би бараг өмнөөс нь нөлөөсөн. Ямар хөөрхий. Тэгээ энийг үзэж байгаа Монголын ард түмэн болон гэр бүлийнхаа найз нөхөд, аав ээж, амрагч садан бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм байна. Цэргүүж одоо өдөрт хэдэн хоол иддэг вүлээ? Өдөрт нийтдээ 4 хоол иддэг. Өдрийн хоолнд 2 дугаар хоол ордог. 2 дугаар хоол үнэчка. Хаяа нэмчихээр нөгөө порц нь хүрдгүү тэгээд нэмж болтгоо. Яг хаа харуулын 2 дугаар үйлжүүлэл 2 дугаар хоолоо нэмж болно. Тэгээд тэр үедээ л нэг сайн идэж авал. Тэгэл хөөрхөн шүү манай. Гоё ээжийн хоол шиг гэдэг. Тоогооч маш магтчихсэн. Гоё амт. Ах шин зэрэг ирээд тэгээд юу. Сайхан хоолтой манай тоогооч нарууд тест. Тэгэл гэрийнхнийгаа их санжсэн болохоор хоол идэл дулаан мэдрэмж авал ээжигээ санаал жоохон нулимс сэлгэнжсэн. Тэг. Баярлаа. Баярлаа. Ишиг баярдаа баярлаа. Дэлхийн тайтад суу алдраа мандуулсан баатарлаг өвөг дээдсийнхээ үйл хэргийг алдаршуулсан Монгол цэргийн өдөр. Монгол улсад оршин цагийн зэвсэг түвшин үүсэж өгдсөний яруу алдарт 105 жилийн огцсон олон төрлийн урлаг спортын арга хэмжээ цэргийн хүрээ хотхон нэгтгэлийн салбарт эд өрнөж байна. Цэргийн гавьяаны одонтой зэвсэг түвшний 326 дугаар ангийн дайчид маань залуу насны эрч хүчээр эдгээр арга хэмжээнүүдэд итгэвхтэй амжилт дүрэн оролцлоо. Сонгон Алтан булаг цэргийн хүрээний зэвсэг түвшний ангиудын дайчдын дунд бид нэг оныхон сэлбэд буудлага, гарнаачилт, гар бомбог, цэргийн мэрэгжлийн бүка тэмцээн 3 өдрийн туршид хурц ширүүн өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. Цэргийн хүрээний цэргийн анги нэвтрүүлгүүдийн бид нэг онж авах ингээд зэвсэг түвшний 105 жилийн зориулсан нөхөрдөг цэмцэн дээр бид ирчихсэн байна. За 326 дугаар цэргийн ангийнхаа дэмжгээд манайх одоо таны харьцаа 17 15-аар тэргүүлж анги бүрээс хүн аваад тэгээ 10 сарын хугацаатай хичээл ордог байхгүй. Солонгос хэл нь 12 сар, англи хэл нь 10 сар. Энэ бол манай номын сан. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж өгдсөний 113 жил, зэвсэг түвшний 105 жилийн ог тохиолдуулан зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлын удирдлага хамт олон манай бүсгүйчүүдийг өрн баяр хүргэж командлынхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. Замын цэргийн командлын хувьд бол элен байдлыг дээшлүүлэхэд удирдлагын бүрэлдэхүүний манлайллыг одоо төгөлдржүүлэх, хандлагаа өөрчлөх, жил болгож одоо нэгтгэл ангиудаа бас удирдлагаар хангаад ажиллаж байна. Мэдрэмж нь тулжчихсан дайчид маань 2 баярыг тохиолдуулан эгч нартаа гэмтийн сюрприз бэлтгэжээ.
Зэвсэг төвчний 326 дугаар ангийн алга фагш та бүхэндээ маш их баярлалаа. Олон улсын Мартин аймгийн халуун мэндийг бид бүхэнд дэвшүүлсэн туйлын нэг талархаж байна. Монгол улсын төлөө зүтгэе. Одоо ингээд дээшээ тааш яваад байна. Цэргийн жигсаалд хөлөө олж цэцэн буундаа дасал болсон цэрэг бүсгүйчүүд маань албааж буй ангийнхаа үндсэн үүрэг болох агарын зээл буюу онгоц мэстэг дэрэг нисгэгчгүй нисэх хэрэгсэлтэй тэмцэх байлдааны дадлага сургуульд оролцсон үүрэг гүйцэтгэсэн уйдах завгүй цэргийн албаны ээлжид нэгэн онцлог сургалт дадлага байлаа. За өнөөдөр галууд дадлага зохион байгуулж явуулнаа. Галууд дадлага сэдв маань нисгэгчгүй нисгэгчтэй тэмцэл явуулах. За өнөөдрийн дадлага давцах дэд даглагч. Би дэд даглагч татгалаа. Хүнтэй хагнуулч. Та. Би дэд даглагч бүрэмсэр. 23-ын тоотын цомлогч. Та. Би дэд даглагч дуламсар. 54 зэрэг давтуулбууны цомзоогч. Би дэд даглагч мөхнэсэ. 23 батраны хараач. Би дэд даглагч шүрэнцэг. 23 тоотын холтоогч. Зөөш. Хэл. Угад. Хорш. Одагар. Одагар. Ода. Ода. Нэглээ. Та одоо 2 билээ гэж. 34-өөс. Цааш барьсан. Жоо эргүүлж. Тийм яг орсон. Хот 20. 20 дээр таарсан уу? Хот 20 байсан. Та яг мэрсэн биш үү? За дуслаа. Анх удаа ингэж нисгэлээ штэ. Нисгэлээ штэ. Яг зовлон штэ. Энэ ч одоо би анх удаа Монгол улсын иргэн бий. Монгол улсынхаа үндсэн үүргийн хотлоорчсан. Аруу тийш өрг. За өнөөдрийн дадлаг сургалтаар нисгэгчгүй нисгэгч гэдэг дорооныг бид нар нисгэлээ. Насагийн хувьд анх удаага нисгэж үзлээ. Ямар вэ? Таалагдлаа. Нисгэж үзмээр бараг үзмээр санагдаад дахиад бас хийж үзмээр санагдлаа. Гоё ялаа. Би болохоор ер нь бол ажлын шаардлагаар нэлийн дороо нисгэжсэн. Тэгэхээр ер нь бол туршлагатай байлаа. Тэгээ ер нь бол одоо технологи хөгжөөд нисгэгчгүй нисгэгч энийг бол нэг байлдаа зэвсэгтэй зэвсэг хүчин нэлийн ашиглах болсон юм байлээ. Тэгээ бид хоёр бас дороо нисгээд дадлаг сургалтад амжилттай ийлээ. Цэргийн алфаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёл хүмүүжил, урлаг спорт, соёлын арга хэмжээ тусгай төлөвлөгөөгөөр тасралтгүй явагдаж тэдний авяас ур чадварыг нэнгүүжүүлдэг. Урлаг дуртай алфаагчдаж зүрх сэтгэлээрээ нэгдэн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Бид та бараг чирэгдлээ. Ялангуяа нэг гадаа өдөө өгөрч гадаа гатлагддаг шиг яваанаас өөр чирэгдлээ та нарын сайхан Тэгээ одоо нэг цэргийн зэвсэг төрч цэргийн бэлтгэлэхээр л одоо нэг биеийн хүчний дасгал сургууль тэгэл те хүмүүс ойлгоод идэв шүү. Гэтэл энэ чинь бүхэл одоо
одоо салбарын зүүн хүмүүжлэх үйл явц өрнөж байна те. За мэдээж биеийн хүч байна, сэтгэл зүйн боловсралж байна. Дээрээс нь урлагийн мэдрэмж байна те. Тэгээд маш олон одоо цогц одоо арга хэмжээ ер нь бол ингээд анги цэргийн бүрэлдэхүүнд явагдаад байна шүү дээ. Тэгэхээр эндээс олоод жишээлбэл манай байлдагч нар маань одоо хөгжим дуртай хөгжмөөр сонирхол те. Магадгүй одоо ном уншаад дуртай хүний сэтгэл зүйч гэдэг нь юу гэдгийг те. Ингээд тэр одоо сонирхсан мэрэгчлэрээ эргээд цэргийн албанд үлдэх ийм сонирхол төрүүл юм шиг. Тэгээд манай залуу болохоор тийм биш өнгөрсөн жил алба хааж байгаа, энд алба хааж байгаа ангидаа үлдсэн юм те. Өмнө жилийн хугацаа цэргийн алба хааж хат хөгжмийн салааны агч нарыгаа хараад тэгээд ер нь бол яг хөгжим аягүй гой санагдаад тэгээд яг өмнө жил хугацаа цэрэг байхдаа ер нь цэргийн хөгжмийн салаанд үлдэе гэдэг шийдвэр гаргаад тэгээд одоогор бол хөгжмийн салаанд орох гээд цэргийн гэрээ талбанд байж байгаа. Одоо тэг ерөөхдөө нөхөл гар чангараад бас их айтайхан. Ааха. Энэ ямар үр вэ? Энэ манай алдрын танхим гэдэг үр байгаа. Одоо нөгөө болно олон. Энэ ёстой энэ хэдэн хоног чи юу вэ 5-6 хоног төрөөс орж ирээгүй. Ааха. Бүгд найрамдах Монгол ард улсын бүх нийтийн цэргийн үүргийн тухай хуулиас гэж тийм 1981 оны хууль биш. Тийм биш. Хууль гоё юм биш тий. Гендер асуудлаас нэлээ яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ сэдвээр бас хэдүүлэн товч байгаа. Ярилцах гэж бас бодлоо л да. Тэгэхээр одоо өөрөө ч хувьд бас хуулийн чиглэлээр яг зурдаараа ажиллаж байгаа шүү дээ. Ер нь эмэгтэй хүн тий одоо энэ цэрэг айрам зэвсэг төвчний салбарт өөр гүйцэтгэх гэдэг нь ямар нэгэн ажил алга гэдэг. Яг ямар боломж олцоо бэ? Ямар чиглэлээр ажиллах боломжтой юм бол тий? Миний болохоор 300 төгрөг хуулийн зөвлөг. За тэгээд гендерийн асуудал ер нь зэвсдүүчин гэдгээс гадна бас Монгол улсад бас амар чухал яригддаг асуудал байгаа. За манай зэвсдүүчний хувьд гендерийн асуудал яадаг вэ гэхээр мэдээж эмэгтэй хуулиар дагуулсан чиг үүргийнхаа бүх эрхүүдийг эдлэх үүрэг үүрэгтэй гэсэн үг. За бид нар цэргийн албаа эрхтэй албаа агчнаас онцлогтой нь юу гэдэг вэ гэхээр тэр хүмүүс маань хуулиар дагуулсан үүргээрээ цэргийн албаа хаах хэрэгтэй байдаг. Харин бид нар болохоор энэ байгууллагт сайн дураараа ирж одоо ажиллах хүсэлтэй дүүрэх хүсэл мөрөөдөл ирсэн. Чинь сэтгэлээрээ ирсэн. Тэндээ ингээд одоо цэргийн эмэгтэй хүмүүстэй тэгээ бас айл гэрээ эзэгтэй гэдэг энэ бүх зүйлүүд ингээд хослуулахаар ажиллахаар хослуулж амьдрахаар ирсэн тийм нэг онцлогтой байгаа да. Эмэг цэгц, дэг журам, хариуцлага, сахилга бат, эр зориг, эрдэм мэдлэг, тэсвэр хад уужил. Тийм ээ. Эдгээр үгс эх орондоо тангараг өргөсөн цэрэг ирсийг элтэгдэг гэлтэй. Гэтэл эмэгтэй цэргийн албаагчид тэднээс огтдох зүйлгүй эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн эр цэргийн албаан хааж байгаа нь үнэхээр бахархалтай. Манай сэтгүүлч бүсгүйчүүд нь тэднээс алхам тутамдаа суралцсан үлгэр дуурайлал авч тэр хэрээр бэлтгэл сургууль жигдрэлт нь улмал сайжирсаар өдөр их тусмал шавхаажж улмал өөртөө ихтэй болж байна. Тэд хоорондоо ижилтэн дасаж цэргийн амьдралын талаар халуун дотн яриа өрнүүлэн хөөрөлдлөө. Бүсгүйчүүд маань бие зэгцэрч, хаан дэлж, албандаа дасаж, бэлтгэл нь уламл жампаарсан. Нэг л мэдхэд мэдсэн сурснаа шалгуулах цаг нь болжээ. Тэдний хин бусдыгаа манлайлж, шилдэг цэргийн албаагчаар тодорхойлоо. 2 3 4 1 2 3 4 Эхлэм дэвчи аврыг гэрээ. Байж байгаа одоо. За. Дан. Цэргийн албаагч нэн дэргүүнд өөрийнхөө дараа нь нөхрийн амнаас аюулгүй байдлыг хангаж хэмээн цаашид үүрэг гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Тимээс өөрийн аюулгүй байдлыг химийн зэвсэг, хорт хийнээс хамгаалах баг өмсөх норимт тивийн тэмцээнд авахайл сорин өрсөлдлөө. Агаар гази. Гац сууч өмсөж нарамтгийдээ за нийлбэр дүнгээр 26 76 секундээр долом сөрөв. Хоёрдугаар байранд Батхан туяа 28.9 секунд хоёрдугаар. Цэрэг хүнд 2 ам бий. Ий нэг ам, зэвсэг нэг ам. Тийм ээ. Өөрийн зэвсгээ мастрын ёсоор эзэмшдэг байх ёстой. Дуу задлаж угсрах норимт тивийн тэмцээн нь цэргийн алфаагчаас ахвал самбаа, ажигч гэрхаач нар нэгтэн ба байдлыг илүү шаарддаг. Байлдааны талбарт бөмбөг, гранат, тесрэх үдсийн дэлбэрэлт, онгоцны дайралт гэх мэт өндөр эрсдэлтэй. Эрсдэлтэй нөхцөлд хурдан шалмаг хөдөлгөөн, авхаал самбаа юу юунаас шухал. Өтөр түргэн хорогдох байр, нуувчинд өсрөн орж аюулгүй байдлаа хангах ёстой. Энэ чадварт сурах хамгийн дөхөө дасгал бол 10-ыг харьцах нь 10 бүхэ бөгөөд бүх агсамж хэрэгсэлтэйгээ гүйцэтгэх үл цэргийн сургалтын шаардлагатай илүү нийцэх боловч энэ удаад дасгалыг арай хөнгөрүүллээ.
32 секунд 37 байгаад мөн насан. Дайчид маань альваад өөрсдийгөө дайчлан суралцахын зэрэгцээ батлан хамгаалах яамнаас дэвшүүлсэн хүн төвтэй хөгжлийн бодлогын хүрээнд англи хэл, компьютер, жолоодшин болон нийгэмд хэрэгцээд мэргэжил эзэмших сургалтуудад хамрагддаг. Эдгээр нэмэлт сургалтууд төлөвлөгөөний дагуу энэ оны 2 дугаар улирлаас эхлэх бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Офицер ахлагч, цэрэг төрүүлч нар ярих чадвараа хөгжүүлэх зорилготой Speaking Club англи хэлний болон гитарын дугуйланд сонирхлоороо хамрагдан суралцж байна. Nice to meet you. My name is Dolom Sirma. I am journalist. Just speaking English, practice English, improve your language. After that, you can go everywhere. It's very beneficial for us. Oh, very good. Can one of you guys care to explain like how things gone with? Жанжин штабын даргын буудлын зааврыг мөрддөг. Тэрүүн дээр болохоор хамгийн анхны хөдөлгөөнгүй зээлийг буудах хэрэгтэй байдаг. Хөдөлгөөн зээлийг буудах юм бол бид нар одоо яг ингээ хөдөлгөөнгүй дайсны хөдөлгөөнгүй зээлийг устгах зорилготойгоор ингээд буудлагын хамгийн анхны засаглалт нар боловсруулнэ гэж бодлоо шүү. Мэдээллийн сайтын эрхлэгч сэтгүүлч бүсгүйчүүд маань цэрэг хүний үндсэн хөдөлмөр болсон буудлагаар цэц мэрэгнээс орон өрсөлдсөний зэрэгцээ цасны сумуу тэмцээнээр яр хүч ахваалдсан байгаа сорьсон юм. Ингэж яах ёстой вэ? Би мөрөөрөө тааруулах ёстой юу? За. Билан. Харлаж болох уу? За. Хоёр самаар бид нэр туршилт хийж буудаж үзсэн. Тэгээ нэг сум маань бол толгойнхоо дөнгөж дээр буюу хүнээр бол өгсөн дээр нь онсон. За нэг сум нь болохоор зүүн мөрөн дээр нь буудаад 3 оноо авсан. За тэгээд бид нарыг бас нэг 5 оролцогч байгаа. Тэгээ бас 3 сум өгөөд хооронд нь өрсөлдүүлсэн байгаа. 5 сэтгүүлч бүсгүй, хурдгүйч Тэсвэр Хадуужил, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн 5 тэмцээний нийлбэр дүнгээр болоо дэмэн сайтын эрхлэгч Отхон Туяа бусдыгаа хошуучилсан юм. Төр имэн, ман дэмэн, MJL Times, AB News, болоод имэн гэсэн 5 цахим сайтын эрхлэгч бүсгүйчүүдтэй цэрэг амьдралын гүнд орж зэвсэг төвчний үйл ажиллагаатай цаг зав сэтгэл гарган танилцсанд хүн талархал илэрхийлж ажлын амжилт амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Орчин цагийн зэвсэгчийн үүсгэн байгуулагчны 105 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Шүрээ одоо орой услаас уушаа. Арай хаач шүү. Юу зүтгэвэ? Иргэж бирдэж шүү. Аамх үнэн мэдрэгчтэй шүү. Яасан Би яг аммаа шүү. Өнөөдөр манай хүүгийн хүсэн өдөр шүү дээ. Тэгээд бид ямар завгүй байгаа юм бэ? Чи там манай там лээ. Оо тийм үү. Шоу шиг нэрээ фото юм. Биш завгүй шүү дээ. Сос игээд өдрийн тэгээд та тэгвэл анжаа давхар баяртай юм ээ. Цэцэг барах. Ой. Оо, бэн мэнежмент. Бүрсэн өдрийн мэнд юу вэ? Анх
бол цэргийн анги те цэргийн амьдрал цэргийн одоо те хүн гэж ямар хүн байдгийг сайн мэдэхгүй гаднаас нь бол цэргийн амьдралыг харж ирсэн болохоос ш манай дүү 016-ад цэргийн алба хааж байгаа намар яваад одоо 5 сар болж байгаа. Ямар алдаа гэсэн одоо бодолд хүрдэг байсан бол би өөрөө энд ирж одоо цэргийн ангитаа те цэргийн албанд байгаагийнхаа дотор нь орж үзснийхээ хувьд бол те цэргийн амьдрал цэргийн одоо хүн болно гэдэг бол үнэхээр одоо бахархмаар одоо Монгол одоо те улсынхаа эх орныхоо хүү болно гэдэг бол үнэхээр гайхалтай бас үүрэг юм байна. Тэгээд энд одоо өөрөө ингээд ороод явж мэдэрч ойлгосондоо одоо маш их одоо баярлж байна. За 326 дугаар ангид цэрэг болоод 7 хоног одоо буцаж байна. Тэгээд анхны сэтгэгдэл болоод одоо бодогдож байгаа хоёр бол тэс өрөөд юм байна. Тэгээд энд ирээд бол маш их тийм амгалшлыг, бахархлыг, багтлыг мэдэрлээ. Тэгээд бие маань одоо ингээд жигдрээд сэтгэл маань цэгцрээд гэдэг юм уу. Ийм бас зүйл бас өөр дээр маань ажиглагдлаа. Тэгээд миний том уялаагаас хэлдэг байсан 1000 цэргийн өмнө жавхалцаж явлаа гэдэг. Ер нь цэргийн амьдрал гэдэг одоо эр хүнд ямар гоё нэр хүндтэй байдаг юм бэ? Ямар гоё бахтан байдаг юм бэ? Нэг насных нь ямар гоё дурсамж байдаг юм бэ? Тэ? Ямар гоё эх орон сэтгэлийг үлдээдэг юм бэ гэдгийг бас их дутуу бодож явсан юм байна. Тэгээд маш их зүйлийг ойлголоо, илүү ихийг бодъё, ойлгоё, маш олон талаас нь бодъё гэж бодож байна. Тэгээд эх орон минь ямар агуу юм бэ те? Эх оронд сэтгэл гэдэг бас ямар чухал юм бэ гэдгийг бас илүү сайн ойлгосон. Тэгээд Монгол хүн бүр ер нь эх орноо илүү их хайрлаасай. Энэ үгийн үнц нь утга учирыг илүү сайн мэдээсэй, тунгааж бодож байгаасай, илүү одоо ив нэгдэлтэй байгаасай гэдэг юм чин сэтгэлийн бас хүсэл төрж байна. За миний хувьд цэрэг там эрхээс өмнө бодсон бодол маань бас маш их өөрчлөгдсөн. Ялангуяа одоо маш олон ээжүүд хүүхдүүдэд цэрэгт явуулаад санаа зовдөг. Дээрэс нь одоо цэргийн дотор орж үзээгүй энд ирээгүй байхдаа миний бодож исэн бодол нэлээд өөрчлөгдлөө. Би өөрөө хүүгээ яг үнэндээ цэрэгт явуулахгүй бодож исэн. Гэтэл би цэрэгт ирээд 7 хоноод дотор нь орлоо. За дээрэс нь би бүгдийн цэргүүдийг маш их өсөлдөг байх гэж бодож байсан яг үнэндээ. Гэтэл цэрэгт өдөрт 4 хоол өгдөг юм байна. Бас ямар гоё юм эр хүн эх орноо хайрладаг тэр сайхан сэтгэлийг төлөвшүүлдэг. Мөн одоо маш олон сургалт одоо олон хэлний ч юм уу маш олон сургалт маш олон зүйлийг сурдсан байна. Суралцдаг байна. Мөн миний хувьд бас одоо олон ээжүүд хүүхдүүдэд цэрэгт явуулцаад санаа зовж жоохон юм имээдэг ч юм уу имээдэг байх гэж боддог байсан бол одоо би хүүхдээ цэрэгт явуулъя гэж шийдсэн. Дээрээс нь эр хүн болдгийм байна. Одоо тангараг өргөөд яг тангараа өргөсөн мөчөөс эхлээд одоо цэргүүдийн бодол цэгцэрдэг маш юм эх орноо хайрладаг мундаг эрчүүд болдгийм байна гэдэг тийм сайхан ойлголт авлаа. Монголчууд 1000 сонсгоор нэг хүүз гэж хэлдэг. За энэ одоо цэргийн үйл ажиллагааг дандаа хөндлөнгөөс нь гаднаас нь за тэгээ ажил мэргэжлийнхаа шалтгаанаар нөө мэдээ сурвалга аваад ороод гараал байдаг гэсэн. Харин бид энэ удаад нэг хамт олон болоод цэргийн ангийн нэг эдис болоод маш их хугацааг, маш их одоо дурсамж, маш их олон зүйлийг сурч мэдсэн энэ дурсамж дүүрэн өдрүүд өнгөрлөө. Тэгээ ер нь бол хөндлөнгөөс харахад бол бие махбод болон биеийн тамирын дасгал сургуулалт хийгээд л нэг хэдэн зэргүүдээ гүйж хараалгаал гэл бид нар чинь тэгж хөндлөнгийн ойлголттой байдаг бол энд одоо ямар одоо үйл ажиллагаа ямар юмд явуулдаг гэхээр цогц буюу одоо цэрэг ирсэд биеийн сэтгэлийн сэтгэл зүйн маш том өөрчилж болох бүхэл зүйлийг энд бас өөрчилж хим хэмжээнд нь оруулдаг гэх юм да. Нэг тийм ойлголтыг авлаа. Тэгээ ер нь бол одоо бид нар эмэгтэй хүн ямар цэрэгт явах штэ. Тэгээд энэ одоо цаг хугацаанд цэрэгт яваад цэргийн амьдралтай амьдарсан маань бидний хувьд маш том дурсамж, сургамж, за маш том ойлголт, мэдлэг, мэдээлэл, бас мэдрэмжийг өгсөн. Тэгээд энэ дурсамжийг бүтээж бас бодлыг минь бас нэг чиглүүлэх, зөв ойлголт өгөх нөхцөлийг бүрдүүлсэн зэвсэг түвшний жанжин штаб болон зэвсэг түвшний 326 дугаар ангийн удирдлага хамт олон бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа нийт одоо оролцогчдынхаа нэрийн өмнөөс илэрхийлмээр байна. Тэгээд бид нар бол эх орныхоо үнцийг
ойлгох ёстой байна. За эх орны ер нь бол эх оронч үзэл гэдэг юу гэдгийг бас мэдэрч ухаарах ёстой байна гэдгийг маш сайн ухаарж ойлгож мэдэрч за энэ чинь бас ингээд маш олон одоо дурсамж ойлголт үнцнийг бол энэ чинь хадгалж үлдлээ. За миний хувьд бол өмнө нь цэргийн албан агч гэж ямар хүнийг хэлдэг вэ? За ер нь бол энэ эр цэргийг яаж хүмүүжүүлдэг вэ гэдэг дээр маш их юм айгүй юм богинохон ахархан бодолтой байсан байна гэдгийг амар сайн ухаарлаа. Жишээ нь гэхэд би боддгоосэн байхгүй. За ингээд одоо энэ тэнд ингээд улсуудад дайн байлдан болоолон тэг хэрвээ манай Монгол улсад ямар нэгэн байдлаар энэ дайн эхлүүр бид нар одоо тэр хүмүүсийн тэр улсуудын өмнөөс яаж сүр зогсох юм болоо гэж аяг боддог байсан. Тэдний эсрэг ингээд тулдах юм тоног төхөөрөмж, тэ машин механизм, буу шийдэн гэдгээс ахуулаад юу байгаа бол гэж амар бодож бас нөгөө юм сэтгэлдээ санаа зовох гэх юм уу? Тийм зүйлтэйсэн. Тэгээд өөрөө яг энэ зэвсэгт хүчний энэ бүрэлдэхүүн ангиудад хурж ирээд за ямар зүйлийг яаж хийдэм бэ? Зэргүүдээ энэ болгон дээр яаж сургадаг юм бэ? Хүний нөөцөө одоо яаж бүрдүүлдэг юм бэ? Гих зэрэг юм нарийн ширийн юмнуудыг маш сайн ойлгож тунгааж авлаа. Тэгээ одоо ер нь бол айцгүй л аллаа гэж бодож байна. Тэгээд манай Монгол одоо залуучууд, ирчүүд маань бол цэргийн албанд ирээд маш сайн хүмүүжлэг олж авдаг юм байна. Ялангуяа нөө сэтгэлтэй байх хэрэгтэй. Би өөрийнхөө сэтгэлээр энийг ингээ хийдэг юм а гэдэг энэ зүйлийг бол цэргүүдээсээ маш их сонслоо. Тэр нь бол надад бүр нөө хүмүүжил гэхээсээ илүү юм том хүмүүжилч юм шиг ингээ санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд юмыг нөө заавал юм тушаал хамаантлаар хийхгүй өөрийнхөө сэтгэлээр ингээ хийдэг болдгоо гэж манай цэргүүд маань хэлсэн. Тэгээд тангараг гэдэг бол нэр үнэхээр бүр ингээ бахархууштай. Би одоо баг ингээ тангараг гэж хэлэнгээ баг ингээ нулимс хэлгээд байгаа байхгүй. Тэгэхдээ бид нар одоо сая зөв дотор нь орж иж үзэж байгаа хүмүүс учраас тангараг өргөсөнгүү. Гэтэ ингээд тангараа уншаад тогтоогоод үг агуулга болгоныг ингээд сонсоод үзэнгүүт өвөг дээдс маань тэг ямар одоо хүч хөдөлмөрөө зарцуулсан маш их хэмжээний юу гэх юм бэ тэг нөө амин би ингээд золиослон байж энэ газар нутгийг бидэнд үрдээсэн. Бид нэр эргээгээд энэ газар нутгаа үр хожтоо өвлүүлэхэд яг ямар одоо юм арга зам хэрэглэх вэ гэдэг зүйлийг бол аягүй сайн тогтоож авсан. Тэгэхээр бас нөө эмэгтэй хүний хувьд миний одоо эх орондоо хийх хамгийн том чухал зүйл бол бас энэ эх орондоо үр хожоо үлдээх юм хамгийн том одоо энэ чухал зүйл байх юм байна гэдэг зүйлийг өөрийнхөө одоо оюун бодолд маш их тунгаалаа. Тэгээ ер нь хэлж авах юм уугүй ер нь бол би нэг 6 хүүхэдтэй болох гэж хэлдэг. Болж игэл 6 ихтэй басаа гэж хэлж байна. Хэргийн албан татыг дангочоо цэрэг шинэ татаа үгүйлээ явган машина тонцорсоо ядарч яваа шин цэрэг би хайрмын чимээ хүлээгээрээ намайгаа хугацаа цэргийн албаагаа хонгор чамдаа очноо би Хүлдөртөө өрөлдөж бүтэн хонгийн ээжин зүгэл жадах жигсах бүртээ зэмлэл сонсох чирийн нэгэн шүлзэрэг эрэгчүүдд Монгол нутаг эх орноо хамгаалъя эзэн Чингис хадны нутаг тэнд бие зориулъя нормын огноо зэвэрхэн өмсөд нойрон дундаа амргаа зүудлээ хатуу бүхний зоргороо тусаа хаад суусан асман цэрэг би
аз жаргалын дулж бид сарнан баглах твич айцыг бид зүрж явна ихорны маргашин төлөө энэд бие зориулгаа бид ихорны ирээдүйн төлөө энэд бие зориулгаа бид сэтгүүлч бидний бүгдийн хүслээ их орон мэн хүчлийн ирээдүй хүмүүн бүхний хайр хүслийг нэгтгэсээр хөх Монгол улсаа мандуулын гэгээлэг бурхан авьяасын тэнгэр гэгүүлээсээ доршлоо өрөө постын төлөө өөрийгөө чул хайрлаа өдрөг сэтгэлтэй гангуцгийн эзэд би сэн сайхныг зүгнөө харж явгаа би тэнгэрнэд дуулжимхан сэтгэлээр хомыг харж тинуус сайхны төлөө болж бүтэхгүй болгонтай тэнцэж явгаа би гангуцэгтэй аз жаргалын дулж бид сарнай баглан твич хайцыг бид сурж явна ихорны маргашин төлөө энэд бие зориулгаа бид ихорны ирээдүйн төлөө энэд бие зориулгаа бид сэтгүүлч бидний бүгдийн хүслээ их орон мэн хүчлийн ирээдүй хүмүүн бүхний хайр хүслийг нэгтгэсээр хөх Монгол улсаа мандуулын гэгээлэг бурхан авьяасын тэнгэр гэгүүлээсээ доршлоо